таны одоо тэр бодогдож байгаа таагүй дурсамжуудыг сайхан дурсамж болгож хувиргах арга. За энэ арга яагаад тийм үр дүнтэй байдаг вэ? Яагаад тийм хэрэглэгдэхүйц байдаг вэ гэхээр би өөрөө туршиж үзсэн. Тэгээд хүн яг тэр жижигхэн 2-3 хоногийнх ч юм эсвэл хин нэгний хийсэн тэр үгнээс болж бүхэл бүтэн 20 жил, 30 жил, 50 жилийнхээ амьдралыг сөргөөр харах тохиолдол байдгийм билээ. Одоо жишээлбэл 40 настай хүн би өрн жаргаж үзээгүй гэж ярьдаг ч юм уу тий. Дандаа л амьдрал нь зовлонтой байсан. Тэгэхэд ойр дотны хүмүүс нь ч юм уу, ээж наав нь, найз нөхд нь, ах дүүс нь маш гой дурсамжуудыг хуваалцдаг. Бид нар хамтдаа ингэж инээж хөөрж тийм гой дурсамжуудыг бүтээсэн гэж ярьж хахад тэр хүний харга өнцг нь болохоор тэр чигтээ тэр гой дурсамжуудыг ингээд өөдөр болгоод өөрийнхөө тэр сөрөг дурсамжуудыг үргэлж санаж амьдардаг гэсэн.